За энэ төгрөг нуурын асуудал одоо ингээд эхэлж байна. Энэ дээр одоо учрал Женко хоёрын зодоо эхэлж байна. За ингээд төгрөг нуурын асуудал бол их том зодоо болж байна. Одоо би нэг юм сануулъя. Энэ Женкотой хамт яваад байгаа хүмүүс яг энэ хямцд тэгээ Женког дагж байгаа хямцд шоронд орох үедээ гэж сануулъя. Би түрүүн сайхан сэтгэлээр хэллээ. За Хайруугийн Баатар оюун үдний дэргэд очисон. Ингээд одоо хуура ахыгаа найрж агаад оюун эрдэнэтэй нийлүүлсэн. Оюун эрдэнэ Женко хоёр одоо нэг завин дээр гарсан. Женко оюун эрднийг бүлдэгдсэн. Бүлдгөөс хаа бацуулж байгаа Женкод. За ингээд оюун эрднийг бүлдэгдэнгүүтээ Женко маань юу хийгээд байна гэхлээр амар гой шудраг их орончийн дүртэй одоо хиншүү гамбаач үлээ босоо бомбооч үлээ тэ манай Женко Менко гэл гой гарууд байна штэ тэ дагвар нь мөнх байсгалан гэдэг хүнд гар тэрстэй ичдэггүй гараа. За ингээд оюун эрднийг яг төмсөгдөнгүүтээ ерөнхий сайдын оролцоотойгоор Эрдэнэт Багнуур ерөөсө хаанд байдаг. Монгол улсын стратегийн оч холбогдолтой бүхий л том газруудад Женкогийн хүмүүс томилогдсон. Байг гэхдээ одоо Багнуурын ерөнхий менежерч байдаг юм уу? Эрдэнэтийн менежерч байдаг юм уу? Ерөөсө Женкогийн одоо тэгэл юу байдаг юм? Татварын албач байдаг юм уу? Тэ газрын албач байдаг юм уу? Геолог, эрд соёлын газарч байдаг юм уу? Гадаадын харьяатыг эрхлэх албач байдаг юм уу? Тэ үндсэн хуулийн цэц ч юм уу, хүний эрхийн комисс ч юм уу ингээд хамгийн чухал газрууд тагнуул, цагдаа гэдэг энэ бүх газар Женкогийн туслахад ажилд орсон. Бүх газар.